Hi guys, ингээ хөдөөний аялал эхлэж байна. Яг бид нар хотоос гарсан явж байна. Тэгээд энэ жил өвөр хангаа явахаар төлөвлөж байна. За тэгээд юу ч гэсэн гоё аялалдаа тайдаг аваад явцгаая. Тэгээд хэдүүлээ хамт гоё наадмаар хөдөө аялцгаая. Finish cleaning. За манайхаа ингээ өр хангаа аймагт ирлээ. За та санаж байгаа бол түрүү жил бид нар яг энэ газар буусан баггүй юу? Тэгээ энэ жил өөр газар явъя гэж хэлсэн аа дахиад нөгөө газар хүрээд ирлээ. Яавт гэвэл энд ингээ та харж байгаа бол ингээ хойшоогоо тэр уул хүртэл бараг ингээ тэгшгэн талбай. Динчэнэ гоё голтой, хадтай тэгээд айгу гоё идэг болохоор дахиад динчэнэ хүрээд ирлээ. За энэ удаадаа кемп хийж байна. Тэгэд би ер нь бол ийм амар outdoorsy кемпи хүн биш аахгүй юу. Тэгээ энэ удаа нөхрөө яалтчгүй дагаад найзуудыгаа бас гоё хамт кемплээ гэд ингээ хүрээд ирсэн байж байна. Тэгээ яг одоо манай camp situation бол нэг иймэрд байна. Ороод ир. За амар туршлагатай camp route биш болохоор энэ бол миний хувьд бараг за анхных эсвэл хоёр дахь байгаа. Би тэгэд яг ороод зассан. Мэдхгүй нэг амар лаг биш юм хүртлөө айгуу тийм тухтай санагдаж байна. Ягаад гэвэл өөрсдийнхөө дэвсгэр давааг авчирсан. Тэгээд тийм цагаан дэвсгэр даваа манай нөхөр авах гэцэхгүй. Би болохоор хөдөө цагаан дэвсгэр даваа муухай алчим шүү гэсэн чинь үгүй амтын явж байгаа харагддаг гинэ. За тэгэхээр бас тэлээ лайф хак camp хийж үзэж байгаа хүмүүс нь бол цагаан дэвсгэр даваа авчруулсан тийм юм байлээ. Доороо ингээд нөгөө нэг юу лээ чигний гудастай, дээр нь ингээ хийлдэг матрастай гоё дэвсгэр даваа ортоогоо байна. Энэ бол манай том өрөө, унтлахны өрөө, том өрөө. Ер нь бол нэг өрөө байр маах юм аашин тий. Яг хөдөө гэлж. Хөдөө? Лээ одоо ер нь хилд орж ийн. Түрүү жил та санаж байгаа бол нэг сайн хилд ороод байсан юм аа. Үг хэлхийлээсэ. Хөдөө. Нэг ээж ааваа гэж. Ээж ааваа. Оо. Яач үлээ? Мама ус. Ус байхгүй болцсон юм уу? Yes. Ава. Оо. Манай аяллаа ерөнхийдөө яг гоё голдоо орж ирж байна. Анх удаага миний хувьд бол яг юм майхантай аялал хийж үзлээ. Яг өмнө явж исэн. Тэгтээ бүр жоохон даа гэж хэлчихсэн ч тий 10 жилийн өмнө ч юм уу. Яг энэ удаадаа ингээд майхантайгаа аялж үзлээ. Бороотой үед жоохон цутрах гад өнөөдөр бол үнэхээр гоё өдрөлөө. Яад гэл ямар ч бороо ороогүй. Тэгээд миний зүгээр артлыг хартаа манайхан. Харагч гинөө яг ингээд зөвхөн ингээд тэнгэрийн хаяагаар нь ягаан өнгөтэй болсон. Wow, so nice. Манай найзууд ард одоо ингээ бүгд гоё амраад байж гин. Өнөөдөр оройн хоолнд бид нэр цөөн идлээ. Яг аяллаа тип гэх юм бол би хөдөө нүүр мүрэ будаад яшигтаа гэд боддог байсан байхгүй. Энэ удаа аялал дээр болохоор өглөөс л нөгөө нэг скин кэрэ хийгээл нүрэ буддгаараа будаад ангууд арьс ерөөсө түлэгдэхгүй, хорсохгүй тий. Арьсаас хамгаалах нь чухал юм байна л да. Хөдөө аялахад нарны тосоод үрхээд хүн крем пудр ингээ тавьчих бол аюу чухал юм биш үү эмэгтэйчүүдийн хувьд. Монголын гоё агаар чинь яг ингээд хөдөө бас жоохоо эрс тэс идэв штэ тий. Нөхрүүдээ ч гэсэн бас ингээд наранд жоохоо төлөвтгээд болохоор нарны тос ингээд түрхээд өгөөл аюу зүгээр байла. Сайн манай нөхөр бол яг нарны тос төрөхгүй бол яг ингээд хоёр хацар тий ингээд чихэнд ингээд төлөгдсөн. Тэгээ нарны тос аварч байгаа байхгүй. Майхан дундахад юу юм байна? Хит хитэн хэрэгтэй юм яг санаанд орлоо. Унтлагын хувцастай ирэх айгуу чухал юм байна. Манай нөхөр унтлагын хувцас аваарай гэсэн байхгүй. Би болохоор майхан дундахад нэг ялгаа өгч бодоодсэн чинь ялгаатай байна. Чикгүй юм байна. Тэр одоо ингээл би өдөржингөө энэ хувцастайгаа явж байгаа л тий. За унтах болонгот энэ хувцастаа унтахаар одоо бороотой байсан үед бол жоохон чиктэй. Тэнгууд ингээд тайлаад хуухөр унтлагын хувцас өмсгөд унтангот
Нэх гоё. Гадаа бор орж исэн чи орчин чийггүй байх аюу гоё юм байл шүү. Бороотой үед машин ингэж маш том пар. Тэгэхээр машин хасааж агаад халуун дээр нүлээлгэж агаад хамгийн өндөр дээр нь тавьж агаад хүнжил гоцоо оруулаад сандал дээрээ дэлгэж тавьж агаад хатаачч болно. Тэгээ бид нар тэгж хамаг юмнуудаа хатаасан. Миний артлыг хардаа манайхаа энэ тэнгэрийн хаяа. Тэнгэрийн хаяа бол бүр өстө үнэн гоё юм те. Энэ буусан газраас хөдлөөд дараагийн газар руу очих гэж байна. Тэр нь болохоор энэ газраас нэг 2 цагийн зайтай, бартаатай, тэм садтай, гоё сургалт замаар явж очих юм бэлээ. Миний бүр хашил хөдлөөд манайхаа бүр амар хэцүү. Хашилтаа яаж байгаа вэ гэхээр ийм маск зүүж байгаа. Өвлийн утаатай зүй гэж цавь дээр авсан. Хоёлаа нэг нэгийг LG Puricare гэдэг маск. Тэгсэн чинь 100 хашил хөдлөж байгаа үедээс давхар зүүхэд аягүй тохиромжтой санагдсан. Сурчилж байгаа бол биш шүү. Зүгээр л аягүй ихтэй санагдаад хэлж байна. Би болохоор юуны хашилтай гэхээр ургамал шарилжны хашилтай. Тэгээд энэ болохоор нөгөө фильтртэй тэгэхээр гаднах агаар ингээ шүүж ямсгалуулдаг. Хашил шууд намдчихдаг. Ер нь нэлээд ажиг болдог. Гэтэ би бол хашилаа яг эхлэхээс өмнө 30 минут ч юм уу тий зүүчих юм бол аюу дэжгүй. Ер нь хашил энийг зүүцэн үед л хамаагүй баг хөдөлдөг. Хаа ингэж нааш тэгэж чилээ. Хаа ингэ гараа тэгэр. Яа алдах бас авах гэдэг шүү дээ. Эргэлтэн дээр. Энэ удаагийн аялал надад ямар байсан бэ гэхээр ер нь ингээ хүн айгүй завгүй ажилдаг өдөрт одоо тий ажилдаа явахаа за 9-6 ч юм уу ингээл ажиллаж байгаа үед маш их зүйлээ ингээ боддог. Яг юм юуж бодохгүй гүйрэх чинь маш том тархины амралт байгаа даахгүй юу. Тэр ингээ наадмын амралтаар тий Монгол улсын бүх нийтийн амралтаар ингээл 4-5 хоног бүгдээрээ амраад тэгээд ямар нэгэн байдлаар ингээд нийтээр амарч байгаа нь тэгээд найз нөхөд гэр бүлээрээ гоё хөдөө явах боломжийг олгоод за тэгээд хөдөө яснараа ингээд нэг гоё агаарт зүгээр л ингээд юуч бодохгүй яг л тухайн мөчтөө амьдрах боломжийг эргээд олгож байгаа нь айгуу гой санагдаж байна. Тэгэл хоол хийж байгаа бол яг л тэр хоолтон дээр л санаа зовн тий. Тэр хоолоо л бодно. Тэр өдөртөө ингээл амар мундаг юм хийцэн байх шаардлагагүй, мундаг төлөвлөгөө гаргах шаардлагагүй. Тэгэл аясаар хараад бороо орол байханд орж унтчаал, нар гарвал гадаа гарч ирчээл тий. Цагч бодогдохгүй яг ингээд өдөрч бодогдох одоо би хэд өдөр болж байгаа бөө мэд. Тэр мэдрэмж нь үнэхээр гоё. Нэх гоё тийм тархины амралт болж өгч байна. Нөгөө нэг юм болохоор яг бидний буусан энэ газар болохоор ийм том одоо миний өдөөс ингээд зүгээр л ингээд тал газар ингээд харагдаж байна. Хаашаач харсан ийм тал. Тэнгууд яг энэ тал руу ингээд хараад байж хахад маш гоё амардсан байна. Яг бол хотод ингээл байхад ийм том уужим тал газар харах боломж байдгүй шүү дээ тий. Ингээд хэд алхаал байшин хэд алхаал ингээл за нэг жоохон уул харна нэг богдуулч юм уу тий. Барилга байгууламж юу ч байхгүй зүгээр л юм тал газар ширтээд суух бол extremely nice, like I love it. Нүдэнд хүртэл ингээм амралт болж байгаа байхгүй бүр тийм гоё холыг ингээд ширтэх боломж олдож байгаа нь. That's it guys. Яг энэ мөчөд маш их талархаж байна. Бүх хамт аялсан найзууд болон энэ мөчийг хамтдаа бүтээлсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа.